Тэмэндээ хүргэе. Өнөөдөр наа толгойд үсгийг хэрхэн бичиж сурнаа. Үгийн эхэнд ордог наа. Үгийн дунд ордог наа. Үгийн хадагт ордог наа. Үсэг нь сүүл хэлбэртэй болон орхиц хэлбэртэй бичигдэнэ. Үгийн эхэнд ордог нэ. Үгийн дунд ордог нэ. Үгийн хадагт ордог нэ. Үгийн эхэнд ордог ни. Үгийн дунд ордог ни. Үгийн хадагт ордог ни. Үгийн эхэнд ордог ноо. Үгийн дунд ордог ноо. Үгийн хадагт ордог ноо. Үгийн эхэнд ордог ноо. Үгийн дунд ордог ноо. Үгийн хадагт ордог ноо. Үгийн эхэнд ордог нөө. Үгийн дунд ордог нөө. Үгийн хадагт ордог нөө. Үгийн эхэнд ордог нөө. Үгийн дунд ордог нөө. Үгийн хадагт ордог нөө. За бүгдээрээ үдсэн үсгнүүдээ үйл бүтээж үзье. За үгийн эхэнд ордог наа дэвсгэр ин нэмээд нан. Үгийн эхэнд ордог нэ дэвсгэр ин нэмлээ нин. Үгийн эхэнд ордог ни сүүл ин нэмлээ нин. Үгийн эхэнд ордог ноо. Үгийн хадагт ордог сүүл ин нэмлээ нон. За одоо нон үсгээ. Ноо ин нон. Дараа нь нөө ин нон нүү ин нон. За тэгвэл бүгдээрээ хамтдаа нанан гэж үжээ. Наа үгийн эхэнд ордог наа бичээд үгийн дунд ордог наа сүүлийн нанан. За дараа нь ни ин нинэн. Ни ин нинэн. ноо ин нанан. За дараа нь нууийг үсгэж үзье. Ноо ин нонон.
Үг хоёрдугаар үед орсон байх юм бол үгээр уншина. Хоёрдугаар үед орсон байх юм бол уугаар уншина. Тэгэхээр уншина. Нүнэн гэж уншиж байгаа юм. За дараа нь та үе бүтээж үзье. Битүү үе бүтээж үзье. Үгийн ихэнд ордог авчид ан ин За дараа нь За гэдэг үгнээсээ бүгдээрээ үн гэдэг үгийг өсгөж үзье. Үн. За үн гэдэг үгийг өсгөж үзье. За дараа нь эндээс унууг нь үсгэе. Морь унахын ун. За дараа нь бай унах гэдэг утгатай. Гэж өсгөж болж байна. За энэ дээр иний гэдэг үе. Чи үеийг үедээ үсгээд иний. За энэ болохоор яг ийм үг байхгүй. Багш нь сурахад энэ үсгийг тогтоох зорилгоор үзүүлж байгаа. За дараа нь энэ. Энэ ан